За өглөөний хөтөлбөр үргэлжилж байна. Сая тавх Улаанбаатарын өглөөд хүлээвэн сонслоо. Үргэлжлүүлээд энэ өглөөнийхөө зочныг студид урьж ярилцахад бэлэн болсон. За энэ 7 хоногийн туршид бол бид хөдөлмөр аюулгүй байдлаар эрүүл хөксөн сэдвийн 7 хоног болгож уриалж байгаа учраас за өчигдөр бас зочин урьдсан бол өнөөдөр бас студидд зочин урьж яг энэ хөдөлмөрийн эрүүл ахуй гэж юу хэлдэг юм бэ? Хэрхэн яаж мөрлөг болох ёстой юм бэ гэсэн сэдвийн хүрээнд ярилцах болно. За нэвтрүүлгийнхаа студид ирсэн зочноо танилцуулъя. За энэ өглөөний зочин бол Lewit Монгол дахь дистрибьютор компани, Эдэм хязгаарлагдмал хариуцлагатай компани менежер Баясах манай студид ирсэн байна. За эртлэн босоод манай студид зочлон ирж манай сонсогчдод хэрэгтэй мэдээлэл өгч байгаа танд юуны өмнө сонсогчдын өмнөөс баярлалаа гэдгээ хэлье. За мөн өглөөний мэнд хүргэе. Өглөөг хэдэн цагт эхлүүлдэг бай та? За баярлалаа. Та бүхэнд бас өглөөний мэнд хүргэе. Үзэгч сонсогчдод бас өглөөний мэнд хүргэе. Сайхан өглөө байна. За бид бол бас харьцангуй нөгөө эрт ажиллаа эхлүүлэхийг хичээдэг учраас мөн л одоо эрт тусч эртэж одоо ер нь бол харьцангуй хүмүүс эрт тусдаг болсон байна сүүлийн үед тэгж харагдаад байна. Тэгээ ямар ч бас өнөөдөр бол их намрын налгар сайхан өдрийн өглөө эхэлж байна тийм ээ. Тэгээ үзэгч сонсогчд маань бас ажилдаа гарахад бэлэн болсон байгаа. За тэгээ ямар ч бас өнөөдөр бол энд одоо ирсэн гол шалтгаан маань бол хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг сэдвээр хоорондоо ярилцъя гэсэн. За тэгээд манай компанийн хувьд бол Оросын холбооны улсын Lewit Nutrio гэдэг одоо баг үндэсний үйлдвэр гэж хэлж болохоор ийм үйлдвэрийн Монгол дахь албан ёсны дистрибьютор компани байгаа. За тэгээд гол нь бид бол яг бүтээгдэхүүн импортлогч гэсэн өнөөдөр бол яг энэ бүтээгдэхүүний талаар биш ер нь одоо харьцангуй хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг талаас нь яг энэ ойлголт үндэс суурь нь юу байх ёстой, яаж одоо ямар байдаг вэ, сайн одоо өндөр хөгжсөн улсуудын туршлагын талаар ярилцъя гэж бодож байна. Яг одоо ажилдаа явж байгаа магадгүй сонсогч таны хөдөлмөрийн эрүүл ахуй хэр зөрчигддөг вэ? Юунд зөрчигдөд байна вэ? Та хөдөлмөрийн эрүүл мэндийн тал дээр те эрүүл ахуй тал дээр яаж анхаардаг вэ гэд урд нь бодож ирсэн үү? Бодож үзээгүй бол яг одоо биднийг анхааралтай сонсорой. Магадгүй танд асуулт байгаа бол эфирийн шууд утас 30-22 дугаар явцаар өнөөдөр манай зочилж ирсэн Баясхаас бас тодруулж асууж болно гэдгийг та бүхэндээ хэлээд ярилцлага үргэлжлүүлье. Тэгэхээр хөдөлмөрийн эрүүл ахуйн тухай манай Монгол улс ер нь хэр төвшөнд явдаг юм бэ? Энэ одоо та дэлхийн жишг байгууллагуудад бол их хөгжсөн салбар гэж хэллээ шүү дээ. Манай орны хувьд бол хэр зөрчигдөж байна? Хэр одоо өсөд дэвжиж байна? За мэдээж бид энэ одоо дистрибьютор болохын өмнө бол судалгаа хийсэн. За нэлээд одоо олон байгууллагуудаар явж уулзалт хийгээд за өнөөдрийг хүртэл одоо ч гэсэн уулзалт тасраагүй ингээ явж л байгаа. Тэгээ эндээс юу анзаарч байна вэ гэхээр ерөнхийдөө манай улсын хувьд бол одоо энэ хүнд үйлдвэрлэл бол тэр чигтээ Оросын технологи, Оросын одоо бүх юуг дагаж мөрдөж явдаг. Тэгээ стандартыг. За мөн одоо яг энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой тушаал гэх юм бол одоо 2000 онд батлагдчихсэн одоо сонин сайдын тушаал буюу 171 дугаар тушаал гэж байдаг. За тэгээ ерөнхийдөө энийг бол бас байгууллагууд дагаж мөрдөд ажиллаж байгаа. Тэгээ ингээ харахаар энэ 171 дугаар тушаал маань хүртэл өөрөө Оросын хууль тушаалаас одоо бас хөрвүүлж ингэж ашигладаг ийм тушаал явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө манай улс бол байнгын одоо суралцж дагаж хөгжиж идэг одоо хойд хөрш гэсэн ийм одоо улс байдаг шүү дээ. Тэгэхээр хойд хөршийн маань одоо туршлагаас бид нэр бол илүү одоо ярих нь зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол, Орос хоёр улсын одоо байршил, газар нутгийн байршил, цаг агаарын байдал те ер нь энэ хөдөлмөрийн нөхцлүүд нь маш төстэй. Бид нар бол бүр ингэж одоо төв алгасаж өөр улстай харьцуулахаас илүүтэй те яг дэрэгдээ байгаа энэ хөгжсөн байгаа улсаасаа туршлага судалгаа нь бол хамгийн зүйтэй гэж үзэж байгаа. За тэгээд ер нь бол түрүүний асуусан асуултанд хариулахын тулд би нэг юм товчхон одоо үг түүхийн талаар ярих хэрэгтэй болж байгаа. За тэр нь юу гэхээр ер нь бол үндсэндээ манай монголчуудын ойлголт нь сүү гэдэг бүтээгдэхүүн бол хорийг саармагжуулдаг, хоргойжуулдаг гэсэн ойлголттой л явдаг. За энэ хаанаас бий болсон бэ гэхээр мөн л Орос улсаас. За 1920-ад оноос бол Оросын холбооны улсаас яг энэ сүүг хэвийн бус нөхцөлд те ортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүстэй олгодог ийм одоо зарчим бий болсон байгаа байхгүй. За тэгээ энэ хэр удаа үргэлжилсэн бэ гэхлээр за агуу их орны дайн буюу одоо дэлхийн 2 дугаар дайны дараагаас өөрчлөгдөж эхэлсэн. Тэгэд манай улс бол одоо хүртэл энэ сүү гэдэг ойлголтоо авч явж байгаа нь өөрөө нэг талаасаа бол тийм буруу зүйл бол биш. Яагаад гэхээр манайх угаасаа малаж чухал эрхэлдэг орон
айл болгон сүүтэй цайгаа чанжуугаад ингээд ирсэн те. Гэхдээ энэ хөдөлмөрийн хортой аюултай нөхцөлд сүүг яг ингээд шингийн хэлбэрээр нь хэрэглэх нь зөв юм уу буруу юм уу гэдэг асуудлууд Европын орнуудаар Оросын холбооны улсад айгүй их яригдж эрдэмтэд нь нарийн шинжилгээ судалгаа лабораторийн түвшинд хийсний дараагаар бол энэ бол тийм сайн зүйл биш юм байна. Нэгсэндээ одоо харьцангуй хүмүүс бас сонсон л байлаа л дээ. Яг ахын түвшинд бол болно л доо мэдээж сүүг хорно гэж бол байхгүй. Гэхдээ яг хортой аюултай нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст өдөр болго ингээд нөгөө сүү татамжтайгаар өгөөд байхлаар сүү чинь өөрөө ингэдэг юм байна. Нөгөө хорт авдрын хэсэг тижээдэг. Тижээлэх чанараараа тий. За тэгээд мөн одоо Оросууд бол тэгж ярьж байгаа байхгүй. Яг ингээд нөгөө алслагдсан ийм одоо уурхай үйлдвэр өдрөө ингээд сүүг шингийн хэлбэрээр нь түгээхэд тээвэрлэлтийн ингээд нарийн горим шаарддаг учраас энэ бас очихдоо ингээд жоохон өөрчлөлт орсон ч юм уу тий. Жоохон ингээд амтанд солигдсон энэ тий. Тэрнээсээ болоод нөгөө сүүнээс ч болоо хүн гизэлсэн өвд нь янз бүр болно. Тэгээд ажлын байран дээр задлаад уугаад хэрэглэхээр нөгөө орчинд нь дэгдсэн байгаа тоос шороо бодисууд нь холилдож ороод ингээд янз бүрийн асуудлууд гардаг байна л та. За тэгээд энэндээсээ үүдээд бас нөгөө эдийн засгийн асуудлууд ч явна шүү дээ тийм ээ. Тэгээ ингэхлээр ер нь яг сүү болоо шингийн хэлбэрээрээ ингээд бид нар яг хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүстэй айл аль талаас нь харахад ч гэсэн зохимжтой биш байна гэж үзээд эрдэмтдийн энэ дүүн шинжилгээг бол төрийн байгууллагууд нь авч үзээд тэгээ энийг бол арай өөр хэлбэрт оруулсан байгаа. За энийг бол би утгагүй ярина. За тэгээ ер нь бол манай туршлага ямар байгаад байна вэ? Манайхан одоо энэ тал дээр яаж ажиллаад ойлголт ямар байна вэ гэхээр яг энэ салбарынхаа хүмүүс бол ерөнхийдөө нэг зүйлийг сүүлийн үед баримтлаад байгаа нь юу гэхээр Европын улсууд ялангуяа Германд одоо хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсээ эхлээд хордуулахгүй байх арга хэмжээ авъя гэдэг зарчим баримталдаг юм байна. Нэгсэндээ хүмүүсээ одоо юу гэдэг юм хордуулсны дараа хорыг тайлах биш өмнө нь ингэж хордохоос нь сэргийлье гэдэг орчин нөхцөлийг сайжруулъя гэдэг ийм зарчим баримталдаг юм байна. За энэ бол одоо манайханд их таалагдсан байна. За гэтэл яг хөрсөн дээрээ буухаар яах вүлээ? Герман гэдэг улс чи өөрөө ямар улс вүлээ? Манайх чи ямар улс вүлээ те? Ингээ бодглохлоор яг үнэндээ бол манай Монголын нөхцөлд энэ хөдөлмөрийн одоо хэвийн бус хортой нөхцөлд ажиллаж байгаа зарим нэг салбар дээр бол энэ ерөөсөө огт боломжгүй зүйл байхгүй. Яг тэр уурхайн гүнд те гэрэл хязгаарлагдмал дуу чимээхтэй тэр маш их тоосчлттай ийм орчинд бол одоо ямар нэгэн байдлаар тэр хорыг биенээс нь гадагшлуулах юм уу тэр хор бие рүү н орохоос урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй бол тэр хүн шууд улаан мах бодороо ингээл тэмцээр гал сүултээ одоо манай яг ингээд статистик үзэх юм бол яг энэ хордлогод ороод ингээд эрүүл мэндээр хохирч байгаа хүмүүс айгүй өндөр байдаг юм байна шүү дээ. Тэгээ манай улсын чинь бас гол ингээд төсвийг бүрдүүлж байгаа жинхэнэ ажлын байран дээр ингээд ажиллаж байгаа залуучуудаа хамгаалахгүйгээр ингээд цааш нь зүтгүүлээд байх нь бол бас ямар байх вэ те. Тэгээ ер нь бол өнөөдөр харьцангуй өндөр хөгжүүлсэн улсууд байна. Ер нь бол үнэхээр тэр одоо германчуудын ер нь миний одоо харснаар бол ийм байгаад байгаа. Дэлхийн 2 дугаар дайн бол Герман улс, Орос гэдэг хоёр улсын хооронд голчлон явагдсан ийм байгаа штэ. За энэний дараагаас бол аль аль талдаа яг нөхөнд үйлдвэрлэлүүдийг илүү хүчтэй авч явж хөгжүүлж энэ чинь өөрөө улсын одоо суур айгүй том хүчрхэг зүйл болгодог учраас энд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргуунд тавигдж байгаа бас асуудлуудын нэг байгаа байхгүй. Тэгэхээр Герман улсын хувьд бол түрүүн ярьлаа хөдөлмөрийн орчныг сайжруулсан байдаг юм байна те. Аль бол хордуулахгүй байх талаас нь маш сайн хөгжүүлсэн байдаг юм байна. Орчин холбооны улсын хувьд бол мэдээж хөдөлмөрийн орчныг сайжруулж байгаа. Гэхдээ энэ дотроос нь одоо хөдөлмөрийн эрүүл ахуйг одоо хааб гэдэг чинь хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг чинь зөвхөн хувцс хэрэгсэл зөвхөн одоо малгай байлаа бол биш шүү дээ тий. Тэгэхээр энийг бол яг эрүүл мэнд талаас нь дотроос нь ингэж ямар бодис шаардлагатай ямар нөхцөлд ажиллаж байгаа хүнийг яах ёстой юм гэдэг талаас нь маш өндөр судлаад 20 гаруй жилийн хугацаанд энэ өндөр түвшинд хөгжсөн байгаа энэ туршлагыг л бид нэр одоо нэвтрүүлэх зорилготой л ажиллаж байгаа юм л да. За сая өөрөө ч яриан дээр гарч ирсэн. Ерөнхийдөө бид нар юу гэдэг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэхээр хитрхи их одоо нэг гадна талд нь анхаардаг. Эрүүл ахуйг бол магадгүй хоёртон ч юм уу дараа нь тэр хүн эрүүл мэн ажил хөдөлмөрөө хийж байгаа юм чинь эрүүл байна. Бидний ямар нэг өөрчлөлт гараагүй байна л гэж үздэг. Бүр бэлтэж гэмтэх юм бол энэ хүн эрүүл мэндийн чадвараа алдлаа ч гэдэг юм эрүүл мэндэд хүндрэл учрлаа гэж ойлгодог бол одоо таны хэлснээр бол эхлээд тэр одоо ажиллах орчныг сайжруулах бай.
Тэгээд дээр нь хамгийн түрүүнд эрүүл ахуйг нь бодож ажилуулах одоо хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний хүртэл зөв сонголттой хэрэглэх шаардлагатай болчиход байна шүү дээ. Бүтээгдэхүүний тал дээр жишээлбэл одоо сүүнээс өөр юу байж болох вэ? Яг дэлхийн нийт стандарт. За тэгсэн байна. Мөн л нөгөө туршлагаа ярих гэдэг. Яагаад тэгэхээр манай улсын нөгөө шинжилгээ ухааны салбар өөрөө тийм өндөр түвшинд очиагүй учраас бид нэр үргэлжил одоо суралцж явдаг бус улсуудаас. За тэгээ Орос улбаны улс яасан бэ гэхээр 1999 онд яг энэ үйлдвэрийг байгуулсан байна. Явт гэдэг энэ үйлдвэрийг. Тэгээ бид нар бол энэ бол юу гэдгийг нэг хувийн компани ямар нэг одоо бүтээгдэхүүнийг оруулж ирээд байгаа зүйл огтхонч биш. Энэ бол бүр Оросын улбаны улсын хөтөлмөрийн сайдын тушаал дотор явж идэг ийм бүтээгдэхүүн байхгүй. Тэгээ яагаад энэ бүтээгдэхүүнийг ингэж онцлоод байгаа юм бэ гэхлээр 1999 онд бол яг энэ Левот гэдэг үйлдвэрийг байгуулахдаа юу болсон бэ гэхээр илүү одоо шинжилгээ ухааны үндэстэйгээр хөтөлмөрийн хэвийн бус хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах судалгаа шинжилгээний ажлыг өндөр түвшинд аваачихын тулд эрдэмтдийн багийг томилсон байгаа. Орос улбаны улсын засгийн газраас. За тэгээд тэрийг ажлыг ахлуулсан хүн бол Татьяна Пилат гэж одоо хүртэл байгаа эрдэмтэн хүн байна. За энэ хүн бол Оросын ерөнхий эрүүл ахуйн зөвлөх гэж албан тушаал дээр байдаг хүн. За энэ хүнээр ахлуулаад Ересманы нэрмжид одоо эрүүл мэндийн шинжилгээ ухааны академи, за тэгээд анагаах ухааны их сургуулиуд, шинжилгээ ухааны хүрээлэнгүүд маш олон эрдэмтэд одоо хамтарч баг байгуулад, за тэгээд эдгээр бол хүмүүстээр ингэж тогтмол бас судалгаа хийсэн байгаа. Нэгсэндээ туршилт маягийн. Тэгээ яг энэ хүнд ийм нөхцөлд ажиллаж байгаа хүнд яг ийм бодис ингэж олгохоор нөгөө бидний ямар өөрчлөлт орж ийн. Нөгөө хордох байдал нь яаж ийн гэх мэтчлэн тий. За эндээс бол маш олон судалгааны ажлууд бид нар одоо дистрибьюторийнхаа хүрээнд бол бас энэ судалгааны ажлуудыг авч хэрэгэлдэг. За тэгэнгүүт хүмүүсийн одоо бид хамгийн ихээр хоримтлагдж байгаа хоруудыг одоо гадагшлуулах одоо антиоксидант үйлчилгээтэй гэж ярьдаг те. За Монгол ч гэсэн тийм бүтээгдэхүүн байдаг. Харьцангуй энийг нөгөө цогц болгохын тулд одоо түрүү ярьлаа. Их дуу чимээтэй, харанхуу, тэгээд дээрэс нь тоосчлттой. Жишээ нь ийм орчинд байгаа хүн зөвхөн тоосчлтын эсрэг биш. Тэр ууж байгаа бэлтгэл дотор нөгөө хүн чанга дуу аваа сонсоод тахаар яах вэ удаан те. Чих сонсголт нөлөөлнө, стресс нь, бухимд нь харанхуу орчинд байгаад ирэхээр нүдний хараа яах вэ? Гэл ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоныг аль талаас нь цогц болгож энэ бүтээгдэхүүнийг хийсэн байгаа байхгүй. Тэгээ би яг энэ бүтээгдэхүүний орчин найрлаганд ийм бодис ороод энэ орчин нөхцөлд ийм хортой бодисонд хортож байгаа болохоор ингэдэг гэд бүгдийн дэлгэрэнгүй ярих юм бол одоо маш их цаг хугацаа. Нэг зүйл тодруулъя баясгаа. Одоо та хэд маань энэ албан ёсны дистрибьютор компани болоод 8 жил хугацаа үзэж байна гэж байна. Тэгэд энэ монголчуудад яваад хүрэхэд хүмүүс ер нь байгууллагууд хэр хүлээж авд юм бэ? Та хэд байгууллагууд дээр очиод судалгаа шинжилгээ хийдэг гэлээ. Тэгээд манайд та хэд 1 2 3 байгууллага дээр очиод бол энэ нийтээрээ засрахгүй. Яамнасаа ч гэдэм үү те яаж анхаардیں, төрөөсөө яаж анхаардیں. За дээр нь та хэд маань байгууллагууд дээр хуваараа одоо хүсэлтээрээ очиж сургалт ордог юм уу? Сургалт мэдээлэл хүмүүс таниулгыг бас яаж хийдэг юм бэ? Яг энэ олон нийтийн сүлжээгээр манайхаар одоо жишээ нь хүмүүст мэдээлэл өгч байгаа зөв зүйтэй байна. Гэхдээ энэнд ингээд сонсохоос өмнө бол мдэггүй бас маш олон хүмүүс байгаа шүү дээ. Тий. За яг үнэ. Тэгэхээр түрүүн би бас хэлжсэн Монгол улсын хувьд бол энэ 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдөр сонин сайдын тушаал байгаа. Эрүүл мэндийн нийгмийн хамгааллын сайдын тушаал 171 дугаар тушаал. За энэ тушаал бол яг ингээд унших юм бол энд ингээд ажлын одоо чагсаалтууд байж л та нэгсэндээ ийм хортой бодисонд хортож байгаа хүмүүст ийм бүтээгдэхүүн олгоорой гэд. Энэ нь өөрөө Оросын улбаны улсын N45 46 гэдэг тушаалын орчуулга хувилбар юм аа. Нэгсэндээ энийг одоо тодорхой харуулж байгаа зүйл нь юу гэхээр энд ингээд витаминжуулсан ундаа, чихэртэй цай тэгэл одоо энд юунууд байж л та. Пектинтэй тийм пектин гэдэг бодис агуулсан маринлаттай цай гэж байгаа байхгүй. Тэгээ Монголд бол ийм бүтээгдэхүүн бол байгаач одоо ч байхгүй. Тэгэхээр энд Монголд байхгүй юмнуудыг Монгол тушаал дээр бичсэн байгаа. Тэгээ энэ тушаалын нөгөө их хувийн буюу Оросыг нь харахаар нөгөө миний яриад байгаа энэ Vitapro гэдэг энэ бүтээгдэхүүний орц найрлага яваад байгаа байхгүй юу энэ ч. Нөгөө Оросуудын шинжилгээ судалгаа хийсэн нөгөө пектин гэдэг бодис агуулсан маринлаттай цай гэдэг нь одоо киселийг хэлж байгаа. Гисэл гэдэг нэг өгтгөн найруулдаг тий. Тэгээ энэ зүйлүүдийг бол ингээ харахаар монголчууд бол анханасаа уул нь Оросыг дагаж ингэж явж байсан. Гэтэл энээс хоошоо ингээд гаццсан. Яг үнэндээ. За ойлголоо. Тэгэхээр энийг хүн та одоо яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хүн эрүүл мэндэд анхаарал өөрөө өөртөө авч явах хэрэгтэй юм уу?
Тийм ээ. Аль эсвэл та одоо жишээ нь манай байгууллагаар жишээ авахад яг энэ манай өрөө бол жижигхэн өрөө битүү орчин агаар жуулт баг тэгээд дээр нь чихвч зүүдэг. Энэ чихэнд бас ингээл удаан 2-3 цаг чихв зүгөр хүний энэ ажиллах орчин бас л ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөж байгаа гэдэг хэлбэрээр явна. Хэвийн бусдаа орно. Ингээд явхаар байгууллагаас нь анхаарах хэрэгтэй юм уу? Яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд бол яаж энэ яг цогцороо шийдэгдэх боломжтой юм бэ? За, хөдөлмөрийнхөө хуулиндаа бол хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилчдаа ямар нэгэн одоо юм хор тайлах бүтээгдэхүүнийг биет байдлаар олох ёстой гэсэн уулын тушаал хууль байж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол байгууллагаасаа дагаж мөрдөх ёстой. Тэгээд түрүүн бас ярьжсэн одоо хүмүүс сайн мэдэхгүй байна те яаж авах уу гэд. Яг туршлагынхаа хувьд бол Оросууд шууд ингэдэг юм байна. Нийтээр нь олгодог үйлдвэрээс нь. Мэдээж энийг одоо мөнгө авчия. Надад би энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж болно гэх сонголт бол байгаа. Энийг ингэ шууд албан хүчээр одоо юу яахгүй, тулахгүй. Тэгээд өргөдлөө гаргаж бол би бүтээгдэхүүнээ авъя. Одоо эсвэл цалин дээр нэмэгдлээ авчиж гэдэг юм уу те. Гэхдээ яг үнэхээр тэр нөгөө аюултай нөхцөлд байгаа хүмүүст бол олох одоо шаардлагатай. За тэгээд нэг ийм ойлголт байгаа. Нөгөө хорсармжуулах одоо хорийн тайлах бүтээгдэхүүн гэдэг нөгөө ундаа тараг сүүгийн ингээ өгөхлөөр нөгөө ажилчид маань гэрлүүгөө зүүж авч яваад асуудал байдаг. Хүүхдээ авч өгдөг. Тийм. Энэ бол нууж хаахааргүй ярих стол зүйл болчиход байгаа. Яг тэгэхээр нийтлэг хүн болго мэдж байгаа нэг. Тэгээ энэ яагаад ингэж юм вэ гэхээр та бодоод үзтээ. Энэ миний биеийг үнэхээр энэ хорноос хамгаалахгүй л гэж тэр хүн бодоод байгаа байхгүй. Хэрвээ хамгаална гэж бодоод байгаа бол уугаад байх ёстой шүү дээ тэнцээч. Уул гэр бүлдээ үр хүүхдээ хайртай бол өөрөө тэр хорыг гадагшлуулж илүү урт удаан ажиллаж илүү их мөнгө олж тэр гэр бүлийг аж аргалтай байлгах тийм үү? Тийм шүү дээ. Тэгээд манайхан энэ нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал байгууллагын эмч талаасаа та яг энэ нөхцөлд ажиллаж байгаа өдөрт тэдэн минутын дасгал хийх ёстой. Тэдэн минутын сүү цагаан хэдэ хэрэглэх ёстой гэсэн тэр талын мэдээлэл нэлээд хомс болсон шүү дээ. Одоо хүн өөрсдөө эрүүл мэндэд анхаарал фэйсбүүкээр ч юм уу те интернетээр хаагаад мэдээлэл автгүйхээс биш яг албан ёсоор манай байгууллага дээр ийм дүрм журмыг мөрдөх ёстой гэд байх ёстой. Гэтэл тэр хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан мэрэгчлэлтэнгүүдээ мэддэггүй байгууллагууд их олон байгаа. Та хэд энэ бүтээгдэхүүнээс гадна тэр байгууллагыг нийтээр нь соёл сургахын тулд байгууллагууд дээр очиж сургалт зохион байгуулдаг. Тэгээ ер нь бол бид одоо Hub Academy-тэй хамтраад Hub Academy бол яг одоо хабуудыг бэлтгэдэг хөдөлмөрийн аюулгүй байдлыг мэрэгчлэнүүдийг бэлтгэдэг ийм одоо байгууллага байгаа. Тэгээ эднийхтэй хамтраад бол бид нар яг сургалт зохион байгуулж эхэлж байгаа одоо. Тэгээ ер нь бол зөвхөн эн чинь өөрөө нөгөө биетэй юм бүтээгдэхүүн байгаад байгаа боловч бид нар энэ бүтээгдэхүүнээ сурчлахаас илүүтэй үндсэн ойлголтуудыг өгөх хэрэгтэй байгаад байна. Ялангуяа биеэс одоо хорыг гадагшлуулах хэвээр орц найрлага агуулж байгаа бодисууд бүтээгдэхүүнүүд юу байх вэ? Тэрийг ингээд зайлшгүй биед оруулж иж тэр хорууд гадагшлна. Хор орж ирж биеийг хордуулахаас сэргийлнэ, урьдчилан сэргийлнэ гэх мэтчлэн. Тэгээд энэ бүтээгдэхүүний бас нэг гол ялгаа нь бол пектин гэдэг бодис би түрүүнээс яриад байгаа. Энэ бол яг бид одоо цусанд ороод ингээд биеийн хаа нэг газар ингээд шигдээд сүулдэ эн чинь нэг хавдар мавдар шахлаа үсгэд юм байна л да нөө хорчин. Тэрийг ингэж одоо энгийнээр хэлэх юм бол ховхлоод өөртөө ингээд юу ачдаг, наалд болчдаг гэсэн. Тэгээд биес гадагшилдаг. Ийм бүтээгдэхүүн. Тэгээ манайх бол одоо Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн байна. За Петровск колонкийн зарим салбаруудад за тэгээ цахилгаан станц гэх мэтчлийн олон байгууллагууд бас авч хэрэгэлсэн байгаа. За тэгээ тэд нар бол цэр их ховхорж байна. Тий. Ер нь бол энэ биес гадагшилж байгаа процесс бол бас мэдэгдэж байгаа. Угаасаа мэдэгдэнэ. Энийг Оросд бол бүр өшөө ингээд туршилт хийсэн байгаа гэж ирсэн те. Тэрний бол бүр ингээд эсэр зат бүх юунууд материалууд бол байгаа. Тэд нар бол маш тодорхой харагддаг. Танай байгууллагын цаашдын зорилго. За бид бол яг үннийг хэлэхэд манай энэ байгууллагын үүсгэн байгуулагч одоо захирал нь бол залуудаа ган хайлах үйлдвэрт өөрөө яг жинхэнэ хортой нөхцөлд ажиллаж исэн юм баггүй залуудаа. Тэгээд анханасаа энийг яагаад оруулж ирж судалсан бэ гэхээр Монголд маш олон залуучууд яг улсын төсвийг бүрдүүлдэг чухал энэ ажлын байран дээр хөдөлмөрлөж байгаа энэ залуучууд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Одоо хүртэл дэлхийн улс орнууд ингээ арга хэмжээ аваад ямар нэгэн байдлаар зохицуулалтаа хийгээ явж байхад Монголд ямар ч тодорхой ийм юу алга. Яг үннийг хэлэхэд би бас ингээ жоон шүмжилттэй хандж байгаа нь төрийн байгууллагуудаас яг тодорхой ийм юу байхгүй байгаа. Гарц байхгүй тийм. Тэгэхээр энийг бид нэр олон нийтэд ялангуяа тэр хаби ажилт ингээд ганцхан хүнээс тэр бүх хүний эрүүл мэнд шалтгааллахгүй байхгүй. Тэр хүн болго өөртөө бас тодорхой хэмжээний ойлголт байх хэрэгтэй байна. Өнөөдөр би юу уухаар яах юм бол энэ дотор ямар бодис агуулгадж байгаа юм бол
гэдэг юм авс мэдмээр байна. Тэр хөлрөөд байгаа байнга хөлөрж ажиллаж байгаа хүмүүс маш их байгаа. Хөлсөөрөө маш их юм хүн алддаг. Тэгээд дутагдалд ороод ирэхээр хүний бие чинь ухаалаг учраас тэрийг нөхөх гээд ингээд химнэл нь алдагдаад ирнэ. Тэгээд сүүлдээ тэрнээсээ янз бүрийн эрхтнүүд нөгөө дутагдлаасаа болоод өвчл үсээд ингээд явдаг. Тэгээ нөгөө хороо гадагш юм эсэргүүцэх нь байтугай хэвийн хэмжээний дархлаатаач байж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд бодглохоор бид нар бол нэг шийдэл нь юу вэ гэхээр бид нар заавалчгүй эндээс дахиад Оросуудчиг 20 хэдэн жилийн хугацаанд туршилт судалгаа хийх албагүй. Бид нар зүгээр л бэлэн болцсон энэ бүтээгдэхүүнийг аваад хэрэглэчихэд ер нь бол тийм маш хялбар аргаар шийдэж байгаа байхгүй. За баярлалаа. Тэгэхээр сонсогч та бүхэнд бас хэрэгцээтэй мэдээллийг бага хугацаанд тодорхой хэмжээгээр өгсөн болов уу гэж бодож байна. Мэдээж та бүхэн цаашд нь дэлгэрүүлээд одоо судалж мэдхийг хүсвэл та бүхэнд бас боломж байгаа. Одоо бол хүн хүссэн мэдээлэл хизээч ханаас ч авчих бас боломж байгаа шүү гэдгийг та бүхэнд онцолж хэлье. Ингээд энэ өглөө манай студид ирж сонирхолтой мэдээлэл өгсөн зочиндоо баярлалаа. Liwit Монгол дахь дистрибьютор компани, Edim нэртэй компани байна тийм ээ. Менежер Баясах байлаа. Тэгээ Баясахтаа баярлалаа. Танай компани талаар мэдээлэл авахыг хүсвэл интернетэд Edim гэж хайхад ер нь мэдээлэл гараад ирэх үү? За Liwit Монгол гээд аягаа. Тэгээ Liwit Mongolia гээд. За баярлалаа танд. Танай хамт олонд амжилт хүсье. Тэгээд өглөө хөтөлбөрийг сонсон хамт байсан сонсогчдод баярлалаа. Хугацаа их байсан бол дахиад үргэлжлүүлээд ярих байлаа. Гэхдээ хугацаа дууссан учраас сүүлийн уран бүтээлээс зориулаад өглөө хөтөлбөр өндөрлөө.